Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 хоногийн дагаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлээ нэг болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 6 сарын 5-ны пүрэв гараг студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар аригтай хадгалаа 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуул тань дахиад зарлагдсан байна. Мөн гэрэл гээгээ хуваалцъя. Левтон IST хамтран ажиллаж байна. Их хүү томчуудын шууд нэвтрүүлгийн 205 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цогцлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цогцлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хайгээлээд өгье. Ами MJL радио Циком руу та мэйлэр цогцлоо илгээх нь замун манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс зэрэг нөрхөөр шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээр дараад орвол таны цогцол хамгийн урд нар хүрээд ирэх юм шүү. Хэрвээ холоостай гараараа цогцол бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтайн 5 дугаар гудамж 34 дугаар байрлага 6 давхраа Дэлхийн монголчуудын MJL радио хэм хаягл явуулаарай. За нэвтрүүлгээ YouTube-ээс нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад сонсоорой. Нэвтрүүлгийн ихэнх сонсогчоос ирсэн загтлыг уншиж үргэсний дараа за уучлаарай. Эфирийн шууд хугацааны өнөөдөр шууд зэгнийхээ таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг бас хэлхэн зөв болов тийм ээ. За ингээд ирсэн загтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Томчуудын шууданд сайн байна уу Ами ихчээ. Би танаа нэвтрүүлгийг байнга сонсдог. Одоо би 21 настай оюутан. Их сургамжтай нэвтрүүлэг хийдэг шүү. Надад нэг асуудал гараад байгаа юм. Гэр бүлийн асуудал гэхүүдээ. Би айлын баг. Гэрээс хоёулахнаа. Дээрээ надаас 3 насаар ах нэг ахтай. Манай ах бид хоёр нэг гэрт байхаараа юусоо таарахгүй. Ер нь бол уур нь хүрхэл юм бол яхаас чихгүй. Мэдрэл муутай. Гар ер нь тийм мэдрэл муутай дөө. Өчигдөр хүртэл намайг зодсон. Бүр өстөж дарж байгаад ээж аав салгаж байж гайгүй болсон. Уур нь хүрвэл хэнийг ч үгээр доромжлоход бэлэн ээж аав гэд хамаагүй ботхоор л уур хүрч гомдоод байх юм. Одоо бүр харахаас ч дургүй өрч байна. Сүүлдээ бүр эрэгтэй хүнээс трама авч явах шиг байна. Эмэгтэй хүнийг зодлоо гэхээр чи ямар эмэгтэй юм уу гин. Би ч мөчөөгөө өгөхгүй хэрэлт нь үүснэ. Заавчлаараа би нэг ханалаад. Тэгээд эмэгтэй хүнийг зодлоо гэхээр чи ямар эмэгтэй юм уу гин. Би ч мөчөөгөө өгөхгүй хэрэлдээд л үзнэ. Гэхдээ яг цагаад болохоор эрэгтэй хүнийг яаж барах вэ дээ. Гэмэн, пэмэн гэдэл амар угаар хэлнэ. Яагаад ингэж эмэгтэй хүн хүндэлдэггүй дураараа өсгсөн аав ээжтэй ч гомдох шиг. Зүгээр л энэ гэрээс гараад тусдаа амьдрмаар ч юм шиг. Би яах ёстой вэ? Химээгээд 21 настай нэгэн оюутан охиноос цагтлаа илгээсэн байна. За тэгэхээр нэг ээж аваас эцэг гэхээс төрчөөд хоорондоо таарч тохирохгүй ах дүүс зөндөлөөд л та. Гэхдээ яг ингэ нэгэндээ гар хүрээд зодож нүдээд бүр яг л нэг ихнэр нөхөр зодтолдож байгаа юм шиг юм байдгийн болов. За магадгүй өнөөдөр та төрсөн ах эгч дүү тийм ээ. Яг төрсөн та өөрийнхөө эхнэг гэхээс төрсөн хүмүүстэй гомдож явдаг. Таны гомдоосон магадгүй танд гар хүрж исэн юм тохиолдол байдаггүй. Дээрэс нь 21 настай охинд маань бас зөвлөгөөгөөрөө өөрөөс нь 3 насаар ах гэдэг чинь 24-тэй юм байна л та. Тэгээд одоо яг л нэг үеийнх юм эрэгтэй хүүхдийг зодож байгаа юм шиг байрч авч зодоод идэх юм байна. Үг хэлээр доромжилт юм байна. Тэгээд дээрэс нь одоо бүр сэтгэл зүйн травматайж болж байна даа л гэдэг чинь цайхны сонсогч байгаа вэ? Байна уу? Байна уу чим дөрхий? Тавчмд. Хойлоо спикер чихвчээр ярьж байна уу? За болоолаа төгөр. Одоо сонсогч байна уу? Зүгээр одоо олж байна. Сэдвээ сонсцсон те? Сонссон. Би бас өмнө холбогдож лээсэн л да. Нэг яг энэ өмнөх дугаар дээр баха. Нөхөртөө ингээд нэг олон дахин хууралцахад ингээд салсаад. Тэгээд
одоо нэг юу агаад байгаа юм л та. Яг нэг итгэхээс төрөөгүй юм шиг нэг ах дүүтэй гэд ингээ яриад байгаа. Яг үнэ. Одоо яг бол ингээд бүр одоо ямар нэг тийм харилцаатай. Одоо ингээд хүүхэд хараад өгөөч би ингээд ажилдаа ингээд завгүй байна гэхлээр чи ганцаар асуудалтай байгаа юм уу? Наад одоо хүний өмнөөс хүүхэд өрүүлсэн биш наа хүүхдээ өөр гар гэх юм уу тийм жишээний. Бүр айгүй та юу гэмд одоо ингээд ирсэн багт ч хүртэл ингээд элдвэр хэлээд ингээд тийм яваад өгдөг ах дүүтэй. Яалаа гэж тэгээд байгаа юм. Шалтгаангүй юу? Шалтгаан ер нь бол нэг аль утгаараа бол байгаад байгаа юм. Аа за. Манай ээж айгүй арх бодог байхгүй юу? Аа за. Айгүй арх нь одоо баг нэг одоо хүмүүс нэг муугаар нэг бөбөч болцсон гэдэг юм ярьдээ шүү дээ. Тийм. Тэг тийм шатандаа ортлоо бүр нэг тийм доош авсан. Тэгээд нэг тиймэрхүү болцсон болохоор тэр ч юм уу одоо нэг манай дүүнэр тэр ахнаар энэ гэх юм бол одоо нэг ах дүүгээ ерөөсөнд тийм тоодоггүй нэг тийм сонио харилцаатай. Ээж анхаарал халамж тавихгүй болохоор яг өөрийгөө болгоод байна гэж юу? Тэг яг өөрийгөө л тэг болгож яваад идэг. Тэг болголоо ч одоо нэг тийм юу гэх юм бэ? Дунд нь одоо тийм нэг хор хутгаад байдаг гэх юм уу? Одоо хүн л өөрийнх нь хүүхэд шиг тий. Одоо намайг бол одоо нэг чи аавтайгаа л адилхан гэх юм уу? Тийм зэрэг айгүйх бандан бүр хэлдэг гэх юм уу? Уул нь олуулаа юм уу? Уул нь хис одоо хэлэх дөрүүлээ л дээ. Тэний тиймэрхүү харилцаатай. Тэгээд дээр ахмахаас хүртэл ингээд ямар нэг одоо нэг ямар нэг юм болоо гэхэд нэг ахын нүмер нөлөг хэрэг болдгоо шүү дээ. Тэгээ шүү дээ. Тийм юм ерөөсөй байхгүй. Тусламж дэмжлэг заа бай гэж утгаад дүүдээ за нөхөртний андаа нэг 5 хэлждэг байдаг да. Тийм байхгүй. Тийм байхгүй. За тэгээд бүр ингээд нэг ингээд сургууль соёлоо төгсөх гээд ч юм уу эсвэл ингээд ажил төрөл хийх гэж ч юм уу ингээд амьдралаа болгоё явъя ингээд байн хүүхэд хараадаг гэж хэлэхгүй шүү дээ ингээд аргагүй их ч юм уу 14 хоногтой ч юм уу тий бүр хаяа бүр 2-3 сартай ч юм уу тэгээд аргагүй их л ингээд хэлэхээр бүр нэг яг нэг ээжийн хүмүүжлэр яваад идэг юм уу та одоо юу гэх юм бүр ингээд хаяа бүр хэрэлдээд ингээд тий хайцдаг. Одоо тэгээд тэрнийг нь дагаад ч тэр юм уу нэг нөхөрийн тэр бүр ингээ бэлтгэхэ болчоод тэгээд сүултээ бүр ингээ өөр хамтантай ингээ явуулдаг ингээ салцдаг байхгүй юу? Үл хүндлэл үүсээд байна шүү дээ тийм ээ. Тэгээд би бүр гайхаад идэв шүү дээ. Би одоо ингээ хүүхдэд төрүүлчихэд ингээ зөвхөн ингээ миний хүүхэд миний хим ингээ хайрлаа явж байгаа шүү дээ. Тэгэхэд манай ээж гэдэг хүн ийм хандлага ерөөсөй гаргахгүй. Ерөөсөө нэг араас нь төрсөн юм, гөрөөс нь төрсөн юм шиг нэг санаа хандлага гаргана. Тэгээд тэрийг нь яг нэг ах нар ингээд нэг дуурайцсан гэх юм. Нэг хосондоо ээж тантай тэгж харьцангууд бид нар ч гэсэн юмтай ингэж харьцах хэрэгтэй юм байна. Яг зөв юм яг тиймэрхүү л харьцаатай. Уул нь одоо ороод дэлхий дээр цөөхүүлэх нэ арга ятаа туслан дэмжлэг баяртай хүмүүчээ хуваалцах тийм ээ зовлонтой үеэ хуваалцах үед ах トゥ хамаатан сатнаал гэдэгтэй. Төрснөөл гэдэг үстэй тийм ээ. Тийм ерөөсөө байхгүй айгуу үстэй. Тэр өөрсөлд ээжтэй хүртэл гомдж авдаг гэх юм. Ойрхон өсгөөгүй нэгт хоёр дад ирэхэд таныг нөгөө алаагүй зайтахаар. За энийг юу нь яасан ч яадیں гэдэг байдлаар бүгд хандаад байна шүү дээ. Тийм яг тийм хандлагатай. Тэгэнгүүт эргээд хань ижилч хүртэл танайхан тийм байсан. Тийм ийм л байсан гэдэг яг нэг тиймэрхүү аягүй сайн хандлага. Танахаас ямар ч хамаа гэх хүн байх биш. Тэг ямар ч нэг хайрлах, хамгаалах, хэдүүг хэлэх юм чинь жаахгүй. Аягүй санаа хандлагатай. Уул нь ахтаач вэ, дүүтэйч вэ. Баян байгаад байдаг. Тэгээд эргээ бодохоор би нэг өвөө метр өссөн байхгүй юу? Багаасаа бүр өвөө метр өссөн. Өвөө нэг амны ганц гэл явдаг шүү дээ чинь. Тэгээд явцсан болохоор яг автаг болгаагүй л дээ. Ээжтэй явахол, ах дүүнэртэй явахол тэгэл ээжийн гаргаж байгаа хандлага одоо бүр хамгийн эхлээд бүр ингээ гаргаж байгаа хандлага шүү дээ. Тэнгүүд
чамд сургууль сурахгүй. Тиймд явуулахгүй. Тэгээд багш уулмаар байгаа юм бол бид хэдэн сургалтандаа суугаад тэгээд явчихгүй. Тэгээд нэг юм хандлагатай уучраал. Чи өөрөө л өрн уучраал гэдэг юм байна шүү дээ. Тийм. Юмуд тэгээд эргээд агаа гэдсэн гэхэлэр би өөртөө хүүгээ боловсруулгүй болгочлоо гэл ингээл нойргүй хонжсэн. Тэгжсэн гэл алхуун дээрээс төгөхгүй. Тэгэл нойргүй хонж хүүхдээ ингээд сургууль соёл төгсгсөн тийм болсон ингээд. Тэгээд эргээд чамайг сургууль соёл төгсөхгүй тийм болох. Тэгээд сургууль соёл одоо нэг ихтэй сургуулийг л яриад байгаа шүү дээ. Тийм цураад яа тийм зүгээр ингээд нэг мэрэгжил үйлдвэрлэлийн зүгээр ингээд яваасаа гэхдээ би бүрий дуйлтгаа хэлдээс авахгүй. Би нэг араас ч гарсан юм шиг. Ах нэг өврөөс ч гарсан юм шиг тийм сонирн байгаа дээ. Би ч гэсэн сургууль соёлд төгсмөр юм. Би ч гэсэн сурмаар байна гэж бүр ойлж байгаа хэлж байгаа. Тэгээд сургуулаа төгсөн л том. Тэгээд ингээд намайг жоохон бохот айгүй боддог байсан байхгүй юу? Тэгээд тэр архиусан тэр гэр орон ямар байдаг вэ? Тэгэл хараа өвлөгөөнд бүр тэгээд бүр хүмүүс хайрч жоохгүй хүртэл хөгөө багчдаг байсан. Ямар хат ханддаг байсан бэл. Тэгээд эргээд за яг хуу тэгээд хатуу хүмүүжүүллээ тэгээд за яг хуу болсон юм байгаа гэж бодохоор эргээд ерөөс ахтаж тийм зан гарахгүй дүүнэрт ч тийм зан гарахгүй. Нөгөө зан ганцхан танил гараад идэг. Тийм ганцхан надад. Тэгээ одоо чинээс алсан чи одоо чиний л хогч. Юу гэсэн юм бэ? Тэрч болохгүй шүү. Юу гэж тийм баах вэ? Одоо тэгээд хүүхдээ ч өөрөө ганцаараа явж ин амьдралаа ч өөрөө нөрөн дээр өөрөө явж ин бүр болохгүй байлаа гэд. Одоо бүр араа надаас сүлт би ажил дээр ч хүүхдээ хүртэл өвлөх үтэн төшөөрөө хүртэл дагуулаа явдаг байхгүй юу? Тэгээд тэр болгонд ерөөсөө ойлгохгүй. Одоо тийм үү? Одоо тэгээ яах вэ? Чи тэр эцэг бүтгээсээ гоохгүй гэж байгаа шүү. Арай биш байхгүй. Адилхан л тэгээд тэр бусдын тэгж хандж хамаагүй хөрөхгүй. Чаад өөрөөр хандна. Тэгээд тэр бусдын гаргаж байгаа хандлага энэ гэсэн бүр арай өөр. Би одоо тэгээд бүр хайсуулдаг бүр хайртай болчихсон. Тийм гэж болохгүй. Ээж удавцад ээж идэл ахтаа хамаатан садна. Юу гэм бэ? Яг төрсөн нь удаж арай өөрөөр хандаа тий. За миний дуу яах вэ хөө? Туслаад дэмжээд одоо сууд болдгоо маа гэхэд хаяа нэг бас зориод очиход сэтгэл санааг нь гоолгочдаг. Хаяа нэг өмөрөөд нэг хөглчдэг. Ахтаа байх, ихчтэй байх, дүүтэй байх ч болно сайхан шүү дээ. Тийм юусоо байхгүй. Ганцаараа болол тэгс болоо явж л. Одоо хүнс дуугүй гэж тэгсээр хэлсүүлдэг өөрөө бүр шантарч байна. Тийм шүү дээ. Амьдрал шантарх гэсэн тацаа гэж. Бид нар чи ээж хүмүүс болчоор өгөх хэрэггүй л дээ. Харин тийм. Яаж хийж байгаа л даваад л гарна. Яг хүний өмнөөс амьдраагүй л дээ. Гэхдээ амьдраагүй. Бид нар нэг ихээс төрсөн хүмүүс өөр хэнийгээ гэх юм бэ? Тийм биз дээ. Төрснөө гэхгүй бол хаяа нэг амьдралд шантраад сүхрэх үе гаралгүй л яах. Тэр үед нь ятаж нэг түшээд босгочдөг тийм ээ. Тийм л дэм хүсэж байгаа юм л та. Нэг бол сэтгэл зүйн ч юм уу тий. За миний дуу чадна ах нэг ингээд үгүй, эгч нэг ингээд үгүй. Миний дуу ингээд миний эгч ингээрээ тэгээрээ. Тэгээд тийм ч юм байхгүй. Би бүр зөв ганц угсаал дээр ганцаар л явдул байсан л та. Тэгээд ганцаар ясаад сүлд бүр ингээд амар сонирн болт юм даа. Байгаар нэ байхгүй юм шиг хүмүүс. Хэрэг тийм хүмүүстэй бараг нэрээ харьцааг унж зүг юм шиг тийм ээ. Тэгээд сүлд бүр хэлсүүг нь бодохоор гомдоод л байдаг юм л та. Тийм. Одоо чиний баг нутаараар нь тавьж байгаа нь баг чиний буруу ч гэсэн. Тэгээ амьдралаа бүтэн аваа явчих чадахгүй чи ярьчаагүй гэж байна. Гэхдээ бүтэн аваа явъя гэд зүтгээд хахад тэр хүмүүс танайхан тийм хогчно гэдэг сууж байгаа хүн бод юу гэж хэлэх вэ? Гэхдээ нэр ядаж дэмждэггүй маа гэхэд муухай гэлэхгүй байвал тийм ээ. Болох юм болохгүй юм. Яаж тэсээд, яаж хичээгээд болохгүй амьдралч бас байх шүү дээ. Мохой нам гомдмор нэг талдаа хитрхи одоо юу гэх юм бэ? Хатуучлалтай болчих юм да, тийм ээ. Юм үзээд ирэхээр өөрөө хинт ч найдахгүй болчих. Өөрөөсөө тийм болоод тэгэл юм явж лээ. Таваад гарна. Удахгүй хүүхэд нь гэрээс одоо гараас гарна. Нийгэмд орно хамаатнаас илүү харилгийн хүмүүстэй таарна.
анхаарал халамж тавьдаг хүмүүстэй ороо дэлхийн бүх хүмүүс муу мухай олчаагүй шүү дээ. Сайн хань ижилтэй болно. Эргээд ингэ бодох нь. Тэр үед хэцүү байжээ. Гэхдээ би даваад гараад ирч чадчихъя гэж давраараа бахарахгүй ирэн шүү. Авчтай яваарай. За баярлалаа. Баярлалаа. Бүр аргагүйдээ ярилцсангүй над руу ч гэсэн хандаарай. Боджүүлээд шүү. За баярлалаа. Баярлалаа. Арга сайхан өнгөрүүлээрэй. За. Үгүй нэрээ яг ийм хэцүү амьдралын юм үед төрснөө гэхгүй нэрээ хэнийг ээж гэхүү тийм ээ. Уул усны хол ураг садангийн уул уснаар ураг садангийн хол гэдэг ч гэлээ. Гэтэ амьдрал зовлонтой үе зөндөл байгаа, сөхрөг шантрах үе зөндөл байгаа. Гэтэ тэгэд яг л төрсөн ах туйсаа хүн төвшин шүү дээ. Яг юм үедэн түлхээд байлаад нэрээ хэнийг ээж гэх юм те тийм ээ. За үргэлжлүүлэн дараагийнх сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Байна чим төргий. Чимэн төргий. За хойлоо сэдв сонсцсон. За. Саяны бүсгүй яриаг сонсоод сууж. Тэгээд Үйл ашуунуудаа сайн хойлж. Асал ах төвтэй олонтой уулна. хорвоо дээр бас нэг юм адилхан амьдрал байдаг юм байна гэж бодоод Байлгүй. байхаас сууж. Ямар сонин адилхан ижлэхэн хувь тавилан бэ? Бас яг юм адилхан ээж, бас яг юм адилхан ах дүүнэр бас байдаг юм байна гэж. Орон сая залах захта үлээ тэгээд яг уцаа чамаг уцаа авсан чинь үгүй яа авчихсан. Яг саяны бүсгүй хэлсэн шиг яг тийм үг үйлдэл яг надад ирээд байгаа байхгүй чи. Хогчтой чи нөхөртөө байж чадахгүй. Чамаг хаяад явсан хохно гэд бас яг ээжсэн тийм үг үйлдэл надад ирж байгаа байхгүй. Гэхдээ би болвол ер нь бол хүнийхээ хувьд бол би чинь би өөрөө ер нь бол тэрмэн юм ингээл ойр дотны ч юм уу эсвэл төрөл садны эсвэл бүр хамаагүй хүнд туслах дуртай. Ер нь хүнд туслахныхаа хариуд бас хүний үйл өөр гэж байдаг гэдэгт би бас итгэдэг байхгүй юу. Одоо жишээ Facebook-аар ороод линкээр одоо тэгэл тэрний тийм чөөхөд ингэчлээ тэгэл ингээл нэг хүчин зовлон яриад хандаг байсан. Юмн дээр ингээл байгаагаа хаслал би ингээл хандах шилжүүлээд ингээл байж байгаа ах дүүнэр маань инглээ тэглээгээд би ингээд ер нь өөрөө ингээд аюул сэтгэл гараад ханддаг байхгүй юу. Тэр нэг өөрөө хүн их сэтгэл гаргасныхаас ирээд тэр хүмүүсээс буцаад яг тэр сэтгэл ирэх байх гэсэн тийм хүлээлт хүнд үүсдэг юм шиг байна. Яг байна. Тэгээд тэр сэтгэл нь ирэхгүй, тэр сэтгэл нь бүр ирэхгүйгээс гадна бүр илүү их доромжлол, илүү их тэр муухай хахир хатуу үг үйлдэл ирээд тахлаар бүр ингээд одоо үнэхээр бүр ингээд гомдол цөхрлөө ингээд барж чадахгүй ингээд сүултээ одоо ингээд бүр ингээд үнэхээр одоо түрүүний хүүхэн хэлсэж одоо би харьцахгүй байгаа гэдэг яг би болоод яг тийм байдалтай байгаа байхгүй ингээд зүгээр ингээд нэг үг хэлэхэд зүгээр энгийнээр зүгээр ингээд яриа өтгөд л тэрийг шууд хэрүүл уруул болгоол ингээл дэвэргээл ингээл намайг муу мухай болгоол ингээл бүх туслаад хэлээд ч юм. Миний муу одоо би л буруу болгоол ингээл ерөөсөө ингээл түмэнд түгээд жишээ. Таны л буруу болчиход тий юу ч тийм миний л буруу болчиход байдаг. Тэгтэл би тэгтээ өөрөө бас ингээд нэг өөрөө ингээд шаардлага өндөртэй амьдрал өөртөө айгүй шаардлага өндөр тавьж явсан. Тэр утгаараа би ингээд хүмүүс бас шаардлага өндөр тавьдаг юм шиг байна л да. Одоо жишээ нь гэр орон гэр орон цэвэр байх юм гэдэг нь хаалт цааштай гэдэг энэ байдлаар ингээд хүүхдээ хүмүүжүүлэхтэй хүртэл үг хэлэхэд тэрийг буруугаар ингээд эргүүлэл ингээд айгүй юм зөрчилтөө гаргаж үүсгэж байгаа байхгүй юу? Мушгаал хэрэг болчиход байна шүү дээ. Би үнэндээ өөрөө доороо ганцхан дүүтэй. Одоо ингээд яг тэр
одоо юу гэдэг одоо ээжигээ одоо муу сайн хэлэх бас хэцүү. Гэхдээ хүн үгээрээ мал хөлөөрөө тийм үстэй. Ойлголцоод ингээд явж болно. Тэгэхэд ямар ч ойлголцсон байхгүй жижиг сажиг юм дээр намайг буруутгах саргаад одоо дүүгээс мань холбоо таслуулсан. Тэгээ одоо ингээд нэг гомдлтгээд яваад ах хэцүү, ээжтэй гомдоод ах хэцүү. Тэгээ ингээд ойлголцох хэрэггүй. Яаж ч байсан ээж минь та миний хажууд л бай. Та энд гарах юм бол таныг хэн хүлээж авахгүй. Та хаашаа ч очих газар байхгүй гэл ингээл одоо ээжигээ би ингээл аваад сэрэл явж байгаа. Миний л ээж намайг төрүүлсэн үнэн хайрлахгүй байхын арга байхгүй. Тэгтээ үнэхээр намайг ойлгохгүй байна. Та ч гэсэн өчиг хүртэл яаж явсан юм бэ? Юусаа ашихгүй байна. Өвчин зовсон үед нь жаргасан зовсон бүх үед нь би л ганцаараа хань болж байгаа. Ээж минь хүртэл одоо манай аав ээж хоёр намайг бас баглах ингээд тустай амьдарч эхэлсэн. Тэгэл өдөрөөс өдөр хүртэл би л ээжтэй хань болол тэгэл одоо яг амьдралын бас л анижтгаа таарч төгөхгүй болол салж арай одоо тэгэхэд намайг хогчин чи эр хүн тогтоож чадахгүй чи хохно гэдэг ингээд яг ийм үгээр надад хэлдэг. Түрүүний бүсгүй бит хоёрын ингээд амьдрал яг ингээд давхцаад. Би тэгтээ ингээд танаа юу ч холбогдоход айгүй хэцүү дээ шүү дээ. Таамэтгүй гэдэг нэвтрүүлэг рүү холбогдоход ерөөсөө дараа холбогдчихгүй байлгүй дээ гэдэг ингээд бодож ирсэн чи орчлоо л доо. Тэгэл чиний дуу сонсоод нэг саяны яриг сонсоод ингээд ямар сони юм бэ ингээд хүний амьдрал бас юм давцал байдгаа. Ямар сони бас өрөөлөө ээж бас юм байдгийм байна. Өрөөлөө хатуу бас юм байдгийм бата. Ямар ч надтай адилхан амьдрал гэдэг ингээд би бодож санаанд алхацлаа. Гэтэ төрүүлж өсгөхнийг нь бодоод ээжигээ хайрлахгүй байхын арга байхгүй. Гэхдээ тэр хүн бас намайг хайрлах хэрэгтэй байхгүй юу? Тэгэл байх. Ядаж дэмжих хэнийг ойлгож иж хиндэ дэм болж иж хиндэ урам хайрлж иж хүн цаашдаа сайхан амьдрал цаашдын амьдрал өснө дэвчин хүндээ урам хайрлж иж сэтгэлийн дэм хайрлж иж хүний амьдрал дэвшнүү гэхээс хүнийг одоо тэр сайхан амьдралуу тэмүүлэх гэдэг ингээ ганцаарчлан зүтгэж яхад муугаар хэлээл үгийн муугаар хэлээл ингээл бүх хүмүүстэй ингээл хүмүүст адлуулал ингээд тахлаар үнэхээр түүтэй бүр амьдрах итгэл амьдрах урам маань хугараад одоо хоёр хүүхэд маань байгаад л гэдэг итгэлээр ингээд амьдарч ирж байгаа хгүй. Гэхдээ одоо тийм үтд юу над юу байгаа юм би бусдыг хайрлаад өдөө хүртэл амьдарсан. Яагаад би өөрөө жаргалтай амьдрах болохгүй? Энэ хорвоод би энэ одоо амийг тээж төрсний хувьд би хүн болсны хувьд би бас өөрөө жаргах хэрэгтэй гэдэг байдлаар сүүлийн үед бас өөртөө ингээд анхааралтай ингээд бусдыг бас ингээд хайхрамдгүй хайх ёстой юм билээ. Тэр маань яана тэр маань сүт байгаад за яана энэ маань өнөөдөр ингээд тэд хэмжлэгээ өгөх ёстой. За яана тэр маань энд ингээд өнөөдөр шалгалт өгөх ёстой ингээд бүх юм руу өөрийгөө ингээд хамаатуулаад ингээд айгүйх ядардаг юм байна. Тэгээд ингээд бүх хүмүүсийн хүл гар болоод ингээд амьдрчихлаар тэр хүмүүс надгүйгээр ингээд урагшилж чаддаггүй, надгүйгээр нэг алхаж чадахгүй болчихдог юм байна. Тэгээд тэрийг нь хийхгүй гүйцэлдүүлэхгүй болохоор би муу хүн болчих юм байна гэдгийг ингээд ойлгоод одоо сүүлийн үед ингээд тэр маань энэ маань гэхээ жоохон багасгаад жоохон өөртөө анхаарал тавиад нэг жоохон ууж амьсгаад бас нэг үг үйлдэлээ жоохон багасгаад тэгээд өөрийнхөө төлөө нэг жоохон амьдраад үзье гэд ингээл бодоод бас явж байгаа юм. Тэгээд ерөөхдөө сүүлийн үед бас жоохон яг энэ тогтсон энэ нэг хэв маягаас яг энэ твшсэн амьдралаасаа яг энэ ойрхон байгаа хамт байгаа ингээд бүрэл содонгаас ч гэдэг юм уу те жоохон холдоод үзье гэж бодоод бас нэг гадагшаа виз өгчөөд баахнаа дагуулад бас нэг жоохон хэдэн сараар ч юм уу забалж өгвөл бас нэг цаашаа сунгаад байх боломж юу вэ гэд бодоод яг үнэндээ нэг юм нэг төрөг энергиэс өөрийгөө жоохон
гаргах гад хичээж удаах гад гэдэг юм уу? Яг тэгвэл тийм таныг бодох байдлаар яг тийм байдалд орчоод ингээд визэг хүлээгээд байж байгаа. Тэг би яг мэдгүй сая найзхасаа гараад шинэ сугал явсан. Танаас нэг угаасаа өдөржингөө сонсдог болохоор ингээд саяны бүсгүй ярьсныг сонссон чи бүр яг ингээд миний амьдрал ямар сони ингээд бас тэр нэг талд одоо ертөнцийн нэг одоо Монголын нэг бол бас нэг надтай адилхан амьдралтай бас нэг бүсгүйчүүд байгаа юм байна. Энэ давхцал уу эсвэл одоо энэ өчнөө олон хүмүүс яг энэ амьдралтай байна уу гэх ингээд бас бодоод эргцүүлж байж байгаа л санаанд дуу залгачлаа тэгээ нэг ингээд дотор ингээд богшаал ингээд хүнд явж хийж чадахгүй маань ингээд богшаад яваад суучлаад нөгөө санаанд дуу залгсан чи уурцсан бүр ингээд сэтгэл аваад хөдлөөд шууд нөлөө тасгалчлаа. За нөгөө яг нөгөө нэг юу гэдгийг миний хайртай миний хайртай дүүч гэдэг юм уу яг миний одоо амьдралд төвшиж тулах нэг хайртай хүмүүстэй минь холбоотой асуудал учраас би энийг хэн хамаагүй хүнд ингээ яриад ч юм уу те ингээд ээж намайг тэгээд миний дүү намайг тэгээд би гэл ингээд цэжэд дэлтэд бас өөртөө хамаг зөвийг өгөөд надад бас буруутай юм байгаа л өгөөд яриад бас ингээд явах боломж байхгүй би чигээ хүн найзтай ч юм уу муушлаад ингээд явах боломж байхгүй ч одоо ингээд танаа FM одоо сэтгэлээ уудалж ин гэх юм уу хинт намайг танихгүй учраас миний хоолой хинт танихгүй учраас хинт хийж чадахгүй ингээд сэтгэлээ уудлаад хийж боломж олдож ин гэх юм уу тэгээд таныг бас ингэ сэтгэлээ уудлаа надад итгээд манай сонсож байгаа сонсогчдод итгээд энэ болгоныгоо яриад жоохон ч гэсэн сэтгэлээ онгойлгож байгаад үнэхээр их баяртай байна. Өөрийгөө хайрлаарай. Энэ уртл яваад ирсэн юм байна. Та бүгд нь үтцсэн байх шүү дээ. Олон хүмүүсийн төлөө явж үзлээ. Тэр хүмүүсийн хинэж таныг гисэнгүү сүулдэ алав юм шиг ялархаж харцдаг боллоо. Одоо тэгвэл бид нар мөнх амьдрахгүй шүү дээ. Ядаж өөрийнхөө хүссэн юмыг хийж, тийм ээ. Өөртөө анхаарал хандуулъя. Та юу хүсдгийг, юу мөрөөддгийг тэрийг хийгээрэй. Заавал яваарай. Гадагшаа. Харин тэгтээ хитрхи их ингээд хүний төлөө бас өөрийгөө хайж бас явах ер нь дэмий юм биш шүү. Тэг ялангуяа эмэгтэйчүүд маань бас тэрийг бодолцож одоо ээжч байна уу ханч байна уу үр хөвгтч байна уу ингээд тэдний төлөө өөрийгөө хайж ингээд бүх өөрийнхөө гоо сайхан бүх юмыг одоо карьер бүх юмаа золиослож явах хэрэггүй юм байлээ шүү. Ер нь өөрөө амьдарч хүнийг гоё цаашдаа гоё болгох юм байлээ. Хүнийг гоё амьдруулах юм байлээ. Сэтгэл санаа тайван байх юм байлээ. Бусдаас эцэг тэр муухай үг үйлдэлийг давж гарах сэтгэлийг хийхээтэй байх юм билээ. Тийм учраас бүсгүйчүүд манд хүчтэй байгаарай. Өстой. Баярлалаа танд. Баярлалаа. Өчиг сайхан өрлөө. Жохон ч гэсэн сэтгэл хангасан баг. Ойрхон бол би таны тэрвэрж байгаа шүү. За. Баярлалаа. Гоё шүү бас нэрэ. Зарим үндцэлтэй сонсоход стресстэй бүр ингээд уйлж урилж байгаа юм сонсохоор ямар ядаргаатай зовлонтой нэвтрүүлэггүй гэж боддог л ах. Гэхдээ энэ нь гоё. Хинд ч хэлж чадаагүй, хиндээ ч хэлж чадахгүй зүйлсээ яриад нэг ч хэсэг хүн уйлаад сэтгэлээ онгойлгож байгаа л гоё гэдгийг. Бүр хамтраалагч ааш танилцуулах зовдлонгүй ярьчлаа. За хамтраалагчаа танилцуулъя. Аригтай хадгалаа 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшилтай дахиад зарлагдсан байна. Та 16.5% хүртэлх өндөр бүтээгэр хадгаламжаа нийлгээд сар бүр хосоороо гадаадад аялах нэг хэрэг. За энэ нь бол сүүлд орж ирсэн гэсэн. 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч, сүүлийн 4 хооронд таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болж аяны хугацаанд тодорхой 700 гаруй харилцагчтай нэг нь жилийн эцэс супер урамшуулал 100 сая төгрөгийн эзэн болох нэ. Аян 2025 оны 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд үргэлжилнэ. За 24 оны супер урамшуулал буюу 100 сая эзнэр Сэлэн аймгийн Малчаах тодорсон байсан. Тэгээд эрэхтэй хотод орж ирэхтэй л ихтлгүүр салбарт хадгаламжаа нийлгээд татсан болсон байсан. За Ариг банк 16.5 буюу маш өндөр хүүтэй байгаа. Хүүтэй хүртэлх хадгаламжаас сонгоод шинээр хадгаламж нийлгэсэн, хадгаламжаа сунгасан, хадгаламжиндаа орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд урамшууллын нэг эрх аваад тус урамшуулалд оролцох боломжтой байх нэ. Тэгэрнээ Тархан болон Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлүүлээд оролцох боломжтой. Холбогдох хүчний дугаар нь 70 10 техник 70 10 техник гэсэн дугаар байна. Сошиал аяг нь 100 сая Ариг банк цэг имэн замун Ариг банк цэг имэн гэдэг харахад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуул танд дахиад зарлагдсан байна.
тоосон сүчтэй баярлаа. Ханиалгасаар агаад харлаа. Насны үрсэн бол эцэгээс олгон л амьдэрсэн зүг баха. Хэрүүл тасрахгүй дээ л гэж байна. За үргэлжлүүлээ. Дараагийнхаа хамтран ажиллагчийг танилцуулж уучлаарай. Нэвтрүүлгийн цаг бас нэлээд шахуу байгаа юм байна. Гэрэлхийгээ хаваалцъя Левтон ISD. За өнөөдөр бид дэлхийн номер 1 цааны брэнд Левтон ISD шинэ бүтээгдэхүүн болох манго амтыг танилцуулна. Тэгэхээр зуны халуун өдрүүд эхэлж байна. Мөстэй уул бүр сайхан байна. За энэ цаана халуун орны шүүслэг манго жимсний амт болон 100% цааны хандны агуулмжтайгаа хадгалагч бодисгүй үйлчлэг багтай. Цааны кафены агуулмж таныг сэргээж өгнө. За дээрэс нь хоолтой хамт хэрэглүүл илүү зохимжтойгоо ядарсан үедээ угаад өөрийгөө сэргээгээд аваарай. За давуу талаас нь дурдвал зуны халуун өдрүүдэд төгс зогцсон дэлхийн сая хэрэглэгчдийн сонголт олчихсон аялалд авч явах тохиромжтой савлгаатай. За залуусын сонголт жинхэнэ жимсний 100% цааны хандыг агуулсан байдаг. За дэлхийн номер 1 цааны брэндээ илчлэг багтай Lipton ISD таныг сэргээж өгнө. За CUGS 25 Март 8 сансар Mall оргил гэх мэт бүх дэлгүүрээс авах боломжтой. Холбогдох утасны дугаар нь 75 75 4-ийг 75 75 4-ийг. За сошиал аяг нь Lipton ISD Mongolia гэдэг харахад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан гэрэлхийгээ хаваалцъя Lipton ISD байлаа. За эфирийн шууд татас 77 38 83 77 77 88 30 дугаарч таны өмнө нээлттэй байна. За араас нь гарсан юм шиг хандтай ээж байна. Намайг бай гэхэд хүүхдүүд юм хүртэл ялгадаг. Хүнийг хайрлахад ухаан хэрэггүй байдаг гэж боддог доо гэн. Стэст. За үнэхээр гоё нэвтрүүлэг шүү. Амита болон бүх сонсогчдоо сайн сайхныг хүсье та нартай гоё байдаг шүү гэсэн байна. Баярлалаа. Өөрийгөө эхлээд хайрлаж байж дараа нь бусдыг хайрлаарай. Таныг танаас өөр хэн ч ойлгохгүй. Таал хайрлан шүү дээ. Өөрийгөө л их гэдэг юм шиг санагдаад байт юм даа хүмүүс гэдэг чинь. Нэрэж тийм дээ. Тэр минь энэ минь гэж авсаар байгаа гэдэг шиг тийм ээ. За зөвлөн сонсогч хай. Банаа сонсогч олбогдсон байна. Банаа. Байна. Бан чим төргий. Чимэнд. Би нэг өөрт болоод яг ингээд надад нэг ойрхон найзад маань тохиолдсон юм хуваалцсан. Тэгээд хойлоо 5 минут байна. За тэр нь болохоор би ерөнхийд нь бол айгу товчхон яриа гэж бодож байна. Ерөнхий утга санаа нь болохоор би одоо манайд ч нэг гэр бүл салт гэдэг зүйл тэгээд хараар тавилт гэдэг зүйл бол бүр хэрээс хэтрээд бүр гамшигын байдалд хүрсэн юм байна да гэж би боддог байхгүй юу? Яг үнэ. За тэгээд энэтэй холбоотой юу гэхлээр 13 жил хамт амьдсан. Эхлээд би найзах амьдралаа гэж хэлээд 13 жил хамт амьдсан 4 охинтой тийм найз маань исэн байхгүй юу? Хамгийн бага хүүхэд нь манай хүүхэдтэй ч байсан. Тэр үед одоо нэг 2 гарантай л исэн баг. Гарантай л исэн юм. Тэгээд өөр хүүхэнтэй араар нь тавьж байгаа баригдаад тэгээд мэдээж 17-8 тагаас хамт амьдсан ч мэдээж гомдсон шүү дээ. Тэгээд учраа болохгүй байсараа л хоёр тишээ болохоор болсон. Тэгээ баг хоёр тишээ яг болох шийдвэртээ хүрээг багт нөгөө нэг явуулсан. Тэр явуулсан хүүхэн нь болохоор 2 хүүтэй. Төрөөсөө салсан тийм эмэгтэйсэн. Тэгээд тэрнтэйгээ хамт амьдарч байгаа мэддэгтэй нөгөө хүүхэн жирэмсэн болцсон мэддэгтэй. Тэгээ яа тэр залуу ингээд өөр хүнтэй явуулсан мэ гэсэн чи гол шалтгаан 4 охинтой хүүтэй болох хүсэлтэй исэн гинэ. Тэгээд тэр 2 хүүтэй хүнтэй явуулдаг. Тэгээд яг хүүтэй болсон тэр үед олцсон хүүхэд нь хүү байсан хүүсийг харуулад хүү байна гэд тэгээд бүр ингээд нөгөө манай чинь 4 хүүтэй тэр чигт нь хаяа 70 болдог байхгүй. Тэгээд байжсэн чинь нэг 8 сартай байхад нь тэр хоёрыг зүгээр ингээд замаар явж яхад нь хажуунаас нь машин ирж мөргөөд тэгээ хүүхэд нь зулбаад тэр 8 сартай хүүхэд нь хүн болж чадаагүй. Тэгээд нэг хөдөлгөөн хийж байгаа тэр хүүхэнч бараг сумга болохоор янз юм яригдал нөгөө манай найз руу ч орилж чарлаа тэр хүүхэн яасан тэр манай найз ч мөргөцсөн ч тэгээ зүгээр тэр одоо кармал юм болов гэж би тухайд бодож исэн. Тэгэл миний найз чинь нөгөө нэг тэтгэмж тийм юм юу ч ахгүй шүү дээ. Манай Монгол эрхчүүд чинь нөгөө нэг хинрээсээ салчвал хүүхдүүдээсээ салсан юм шиг нэг тийм зантай шүү дээ. Тэр нь ямар ч байсан. Тэгээ яг тэр зангаараа тэр юугаараа тийм зангаар гаргаад явсан. Тэгсэн чи удахгүй дахиад нөгөө хүн дахиад жирэмсэн болдог охины жил гарны дараа. Тэгсэн чинь 2 ихэр охинтой болцсон. Тэгээд тэр 2 ихрэн төрөөд ингээд аваа гайгүй байжгаад 3 жилийн дараа 2 жил гарны дараа ч юм уу дахиад нөгөө хүн жирэмсэн болоод нөгөө хөлсөж маш тэр орондоо нөгөө манай найзыг ихтэй янзаар хэлгээрээ хэлээл янз бүр болоод байж байгаа хүүхдүүд мөхчүүдээ харж хандах юм бол угаасаа бүр юу ч байхгүй.
Тэгээ угаасаа их олигтой мөрөжл мэдлэгчүүд гэдэг нэг энэ тэнд янз бүрийн ажил хийгээл явж байгаа залуу. Тэгээ манай ганцаараа 4 охиноо тэжээгээл явж байгаа. Тэгсэн чинь тэр нөгөө хүүхэд нь дараагийн олцсон хүүхэд нь хүү байж таарад. Тэгээ яг төрөх болсон чинь дутуу төрсөн. Тэгээ бүр баг 2 сар маргаар нь болж арай гэж нэг хүн болгож авсан. Гэхдээ одоо амар тийм бас нөгөө хүчин зовлон их ороодог. Би сүлтэй ахын тий. Тийм тэгээд би зүгээр энэ нэг одоо баг кармал гэж бодоод байгаа ер нь бол. Тэгээ хамгийн гол нь миний бодлоор ингээд одоо тий нэгэн л энэ хүүхэд ямар ч буруугүй тий хүүхэд эцэг ихээ сонгож ирдгүй байхгүй. Ер нь бол бидний хүслээр ирж байгаа хүмүүс байхад тэрийг нэг тий өөрийгөө аваад явах чадвартай болтол нь ягаад эрэгтэй хүн ингээд хариуцлагатай байж болдгоо юм болоо гэж боддتي. Миний тухайд бол бас ингээд мэдээж 3 дахь харилцаа гарч ирээд тэгээд би нэлээ за 6-7 сартаа жирэмсэн байсан баха. Тэгээ мэдээд 2 тишээ болоод тэгээд хөрмөж буцаад ирж мэрсэн л дээ. Гэтэ нөгөөх нь салахгүй байхаар за угаасаа бүтэхгүй юм байна байлээ гэд болсон байхгүй юу. Тэгээд би ч төрлөө ер нь бол төрөн төртөл хэрүүлтэ үргэлж юм уу хэрүүлтэ. Би олдохдохгүй байсан ч болоо гэсэн ч хэрүүлтэ. Яаж игээл ороод ирдэг. Тэгээд байж итл хүмүүс чинь нэг тийм төрөлхийн нэг тийм жоохон өвчтөд төрөхгүй юу. Тэгсэн чинь намайг чи илдэг анзаар нь хэлээл манай том хөлт бол зүгээр шүү дээ. Тэгэл дунд нь ингээл ёо тэр бичдэг мессеж чин дээрх үг мүгийг бол зүгээр эрүүл ухаантай үндэслэхээ аргагүй. Би бүр тэрийг нь дараа нөгөө ингээд хэрэг болж магадгүй би хадгалдаг байсан аахгүй. Тэгээд хадгалдаг байжгаад тэгээд шүүх мөхт өгөөд энэ тэр боллоо бүр бархаа байгаад манай хүүхдийг ингээд ой гарантай болтол ингээд ерөөсө нэг ч өдөр ингээд хэрүүлгүй тайван байж үзээгүй би ер нь бол айгүй хэцүү. Зүгээр ингээд би тэр хүнээс зайгаа авсан байхад тэгээ нөгөө хүн ингээд муудалцахаараа би ихнэр дээр очлоо гэдэг юм шиг байна. Тийм таны буруу болчиход шүү дээ. Тийм тэгэнгүүт миний буруу болчдөг. Нөгөөх нь яг очлоо гэж айдаг. Тэгээд явахаар нь гуйдаг. Би бол ерөөсө тэрийг зүгээр баяртайгаа явуулсан байгаа шүү дээ. Угаасаа хэрэггүй гэд. За тэгээд би чсэн чист тэр хараал өрөөл бол ингээд тасрахгүй байнга. Муу шүү дээ. Тэгэхээр тэгээд чи миний манай хүүхд ингээд нэг гарантай бурхан болсон юм. Тэгээ яг нөгөө хүнээс чинь гарч байгаа хүүхднийг зөрөөд гараад байсан чинь тэр хүүхэд бас нөгөө тийм эрүүл биш хүүхэд. Биш хүү тийм өвчтэй. Тэгээд одоо нөгөө манай нөгөө чинь бүр ингээд бас хэмхэнд орчихсон. Тэгээд хамгийн аимшигтай нөгөө ард уртаас нь гүгээд илдээ янз болоод байсан хүүхэдтэй нь өөрийг нь төрсөн ээж дээр нь аваачаад орхисон. Хайчаад өгч. Айгуу хэцүүгээд би тэгээ зүгээр эндээс би яах вэ? Заяагүй хөөрхий яг хайдаас ингээд хөөрхийдэг гэж бодно л доо. Гэтэл одоо би яг тэр нөгөө одоо тэр хоёрын дундаас гарсан хүүхэд надад бүр амар харамсалтай санагддаг байхгүй юу? Тэгээд тэр хоёр хүн тэр хүүхдийг одоо би яг ямар онш мөнштэй тэрийг сайн мэдэхгүй л юм л та. Гэхдээ ямар ч гэсэн ингээд хөөцөлтөө эрүүл болгоё малгай яагаад ингэсэн бол гэдэг талаас юу ч хөөцөлтөөгүй гэсэн зураг сонсох юм. Тэгээд зүгээр одоо тэр хүүхдийг л бийддэг шүн өнддөгөө тэгээд өвдсөн. Дээрээс нь ингээд тэрний онш машиг тодруулах тийм эрүүл саруулхантай хүн алга. Тэр хоёрын зүгээр бүсээрээ холбогдсон бол тэгэл тэр чигээрэл байж яахгүй дийж нэг хүүхэд гаргаж зовоогоод дээрээс нь ингээд анхнаас ингээд болоод бүтчихсэн амьдрал дундуур тэгж орж ирчээд одоо тэгээд нөгөө ингээд хэрэгцээгүй болохоор нь зүгээр ингээд тайлцсан байгаа тийм ээ. Тий. Тэгээд тэнд нэг дал гарсан хөшин дээр аваачаад тэр гарантай хүүхдтэй ингээд аваачаад орчихсон. Тэгэхээр зүгээр одоо ингээд бас энэ нэвтрүүлгийг үзэж сонсдог хүмүүс зөндөл байдаг баг. Хэрвээ иймэрхүү одоо илүү дутуу ер нь бол энэ чи илүү харилцаа шүү дээ. Би бол зүгээр ер нь ингэж боддог байхгүй юу. Наруулж дуусах гэсэн тохиог гэж байна. За нэг одоо юу яадаг штэ. Ингээд илүү харилцаад үнэхээр хүсээд идэм бол зүгээр тохиолдол байлгаж болдгоо юм болов тий. Яг ганц нэг тохиолдлыг шинж олж мэдэхгүй штэ. Ингээд үргэлжлүүлээ ингээд аваад хараар гэрн мэдээд ингээд энэ дунд өчнөө олон хөрж байна залуучуудаа ухамсартай байя л гэж хэлмээр. За баярлалаа танд. Өчиг сайхан. За баярлалаа. За. За.
Замаатар холбогдсон бас хүчтэй бүгдэнд баярлалаа. Түргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч амын найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар эрэгтэй хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуул тань дахиад зарлагдсан байна. Мөн гэрэл гэгээ уулзъя Левдэн АСТ байлаа. Та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш цагтлуудаараа эргэн байрт харуулцгаая.